Заасан минь уу? За би нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газараас автожилтгийн хариуцсан ажилтан Мегмора иргэж юм байна. Тэгээ танаас хэдэн судалгаа аваад тэгээ бүртгэлжүүлэх үйл ажиллагаа. Зөвлөн туслах үйл ажиллагаа давхараа өгөөд явуулчих. Тэгээ автожилтгийн эрхлэх английн гэрчлэгээ гэж юм авсан уу? Авсан. За. Байгууллагын иргэн дээр үлээ ажиллах нь гэж юу? Иргэн бол авсан тий. За, оноос нэр нь Elite Car. Жилэн автоголго. За. Энэ харс үзүүлж. Биднес ингээд жил болгоно зөвлөн туслах үйлчлэгээ үзүүлээд шалгалтаар явдیں۔ Одоо зөвлөн туслах үйлчлэгээ жилд 2 удаа хийдэг болж байгаа байхгүй юу? Өөрт нь нэг удаа хийдэг гэсэн тий. Тэгээд тэрний хараас нөгөө цагдаа онцгой татвар газар ажиллах хамтарсан шалгалтаараа орж ирдээ. Та автожилтгийн английн гэрчлэгийг аваагүй мэн тий? Бүрдүүлэх материал юм уу ер нь мэдэх үү? Гэхдээ нэг дээр бол бас ихэнхдээ бүрдсэн. Тэгээд гарын бүрдүүлэх бүрдүүлэхээр өгсөн л байна. Материалууд. Тэгээд чи бас нэг авах юм бол за энэ ч юм тий. Тэгээд автожилтгийн эрхлэх английн бүрдүүлэх материалууд нь та иргэн дээр явд юм чинь иргэний үнэмлэхний хуулбар хэрэгтэй болно. Агрегат засвар юм чинь тохирлын гэрчлэгээ бас хэрэгтэй. Тохирлын гэрчлэгийг Монгол улсын хэмжээнд AT консалтинг болон автоэрийн үндэсний төвөөс 2 газраас авдیں۔ Тий. За улсын байцаагч эсвэл шинжээчийн дүгнэлт гэж байгаа. Энэ бол тэр манай улсын байцаагч нар гаргана гэсэн үг. Ингэж үзээд яаж үзчихээ засварын газар үзчихэж байгаа юм тий. За тэгээд үйлчлэгний нэр дэврэлт тэдгэрийг гүйцэтгэх технологийн карт гэж байгаа. Ямар үйл ажиллагаа явуулдаг яадаг. Үйл хөдлөх хөрөнгийн гэрчлэгээ туризлтик бол туризмын гэрээний хуулбар гэсэн үг. Тэгээ галуу ээлгүй байдлын дүгнэлт энийг бол онцгойгийнхээ онцгоос авч шít газрын гэрчлэгээний хуулбар. За энэ бол танд байгаа. Үйлчлэгээний хүчин чадал тоног төхөөрөмжийн тухай байгууллагынхаа дугаар танилцуулах гэж байгаа. Тэгээ одоо энэ өргөж юм уу гэх мэтчлээ. Тэгээ за энэ автоголго бол тэр угаалга эсвэл мэрэгжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах гэж байгаа. За энэ бол тэр угаалгын газрууд хамаарах юм. Тий. За тэгээд хог тээврийн гэрээний холбор. За энэ эдийг бүрдүүлээд авчираад өгөхөд тий.